За энд бол улсын их хурлын дарга Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших Мэйг ом болдын болдно. Төрийн засгийн хамгаалтын тухай хуулийн дагуу 1-р зэрэглэлийн хамгаалтанд байдаг. Мөн хамгааллагчийн нэр хүндэд удаа дараа халдаж, хувийн мэдээлэл алдагдаж байгаатай холбогдуулан улсын их хурлын тухай хуулийн 34-р зүйл, Монгол Улсын эрүүгийн хуулийн 13.10, 13.11 дэх зүйлийг үндэслэн цагдаагийн байгууллагт бид өчигдөр буюу 17 оны 7 дугаар сарын 4-ний өглөө манай байгууллагаас цагдаагийн байгууллагууд бол хандсан байгаа. За цагдаагийн байгууллага бол уг асуудлыг шалгаж байна. За өнөөдрийн байдлаар бидэнд өгсөн мэдээлэлээр улсын их хурлын 5 газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтан Даваас өрнгийн Ууганбаатар нь дээрх асуудалтууд сэжиглэгдэн шалгагдж байгаа мэнэ. За Ууганбаатар нь улсын их хурлын дарга асан Зандагүгийн их болд даргатай өчигдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 4-ний өглөө 10 цагийн үед утсаар хамгийн сүүлд холбогдоод түүнээс хойш утас нь тасарч одоогоор сөрөг тасарчаад байгаа юм байна. За мөн хотын замын хөдөлгөөний хяналтын камераар Ууганбаатар эзэмшлийн 9690 ил дугаартай мөнгөлөг саарлонгийн санаатай машин Баянгол зочид буудлын хашаа руу өчигдөр 15 цагийн үед ороод одоо хүртэл гараагүй байгаа талаар цагдаагийн байгууллагаас бидэнд бол мэдээлэл өгöd байна. Ууганбаатар нь улсын их хурлын даргын хувийн болон албаны мэдээллийг тээгчийн учраас одоо түүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлын талаар бид санаа зовж байгаа. Энэ учраас энэ асуудлаар эрх бүхий холбогдох байгууллагад манай байгууллага бол одоогоор хандаад байгаа юм аа. За одоогоор бол энэс өөр мэдээллийг цагдаагийн байгууллагаас бидэнд өгөөгүй байна. За одоо энэ асуудал бол цаашдаа бол цагдаагийн байгууллага бол шалгаж байгаа.